Smart анги төслийн хүрээнд Солонгосын сонгон суралцдаг Монгол хүүхдүүдийг сурах хүчээр хангалаа. За бүгд найрамд Солонгос улсын Кёнгийн мужи энэ төслийг 5 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм а. Солонгос хэл сонгон суралцж байгаа сурагчдын хувьд өмнө нь зориултын сурах хүчийг ашигладаггүй байжээ. Харин өнөөдөр 1-ээс 6 дугаар ангийн сурагчдын хөтөлбөрт нийцсэн Солонгос хэлний сурах хүчээр бүрэн хангалаа. Бүгд найрамдах Солонгос улсын Кёнгийн мужийн олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд Самён их сургууль Смарт анги төслийг хэрэгжүүлж сурах хүчийг боловсруулжээ. Сурах хүчүүд Монгол тайлбартай яриа сонсголын дасгалуудыг багтааснараа онцлог. 한국어 тухайн улсын хэлийг сурна гэдэг маань соёлын сурна, тухайн улсын эдийн засгийг ойлгоно, хүмүүсийн зан заншлыг ойлгоно. Энэхүү суур энэ цаашдаа хоёр улсын харилцааны гүүр болох мэрэгчлүүдийг бэлдэж байна гэж бид нар ойлгож байгаамаа. Төслийн хүрээнд 21 сургууль байгууллагт Смарт анги тогтжуулж өгсөн байна. Ингэснээр сурагчдад гадаад хэлний мэдлэгээ сайжруулах, ерөнхий эрдмийн хичээлүүдийг сонирхолтой аргаар сурах боломж бүрдсэн байна. Смарт анги байгуулсан сургууль болон Монголын солонгос хэлний багш нарын холбоонд өнөөдөр 4, 5, 6 дугаар ангийн сурах хүчийг гардуулан өглөө. 2016 онд 1, 2, 3 дугаар ангийн сурагчдын сурах хүчийг хүлээлгэн өгч байжээ.